26 оны одоо төсвийн хүрээний мэдээлэл 26, 27, 28 оны энэ асуудлыг хэлэлцэж байна. Тэгэхээр өнгөрсөн 5 жилийн одоо төсвийн хүрээний мэдээлэлээр Монгол улсын нийт урсгал зардал 20-24 оны байдлаар бол жилийн дундаж өсөлт нь 26.2% байсан байна. Харин эсвэргээрээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь бол 17% байсан. Тэгээ яг энэ трend дээр нь харах юм бол 2028 онд урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хөв бол 30%-аас хэтэрхээр буюу төсвийн тусгай шаардлагыг бол зөрчгөр байгаа. Нөгөөдөөгөр энэ татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн асуудал дээр бол сангийн яамны тооцоосноор төсөвт 4 их найдын одоо нөлөө үзүүлэхээр байгаа. Энэ нь бол дотоодын нийт бүтээгдэхүүний 3-аас 4% байгаа. Энэ өөрчлөлт нөлөөллийг төсвийн одоо тусгай тэмцлийн тусгай шаардлагуудыг одоо 27 онд зөрчигдөхөөр ингэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ одоо тооцоолуудыг яаж хийсэн бэ? Энэ талаар нэгдүгээр хариулаач. Хоёрдугаар, эх онуудад бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн өсөлт бол саарах төлөвтэй бүх төрлийн гадаад дотоод мэдээллүүдээс авах юм байгаа. Манайх бол 26 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.7% хүрэхээр гэж тооцоолсон. Хэрвээ энэ хүрэхгүй тохиолдолд ямар хөрөнгө оруулалт болон урсгал зардлуудыг яаж зарцаах вэ? Ямрыг нь хэвээр хадгалах юм? Ер нь энэ дээр засгийн газраас боловсруулж байгаа хувилбарууд байгаа юу? За 3 дугаарт төсвийн доктортой байдлын тухай хууль 2010 онд анхлаад батлагдсанаас хойш одоо 21 удаа өөрчлөгдсөн. Үүнийг хараад дагаад дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл бол төсвийн одоо дагалдах бичиг болсон. Тэгээд дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийг мэргэжлийн бичиг баримт болох үүднээс хамгийн багадаа одоо 15-аас 20 шаардлагыг нэмж оруулаад мэргэжлийн одоо харьцаа аналистуудыг оруулж ийж одоо эн чинь цаашаага юм хүчрэхийг бичиг баримт болох юм байна. Тэгэхээр одоо бид нар мөчлөг сөрнөөл гэж ярьж байгаа. Мөчлөггүй үеийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг яаж тооцож байгаа вэ? Мөчлөг нь өөрөө эдийн засгийн үзүүлэлтээр хэд болж байгаа вэ? Мөчлөгийг аль урсгалаар нь бууруулаад ямар нөлөөлөл гарна гэж энэ тооцоолууд гарсан бэ гэдэг асуулт. Энэ бас өмнө одоо бас тус дурддагчээсэн. За дөрөвдүгээр хэрэглээний үнийн индексийг 7% байхаар төсвөлсөн тооцоолж байгаа. Үнэхээр хэрэглээний үнийн индексийн энэ нөлөө үзүүлэлт бол төсвийн зардал тэр дотроо үр ашиггүй зардал бол хэрэглээний үнийн индекс үеийн инфляцид бол нөлөөлнө гэдэг юм судалгаа гарсан байж байгаа. Тэгэхээр энэ 7% дотор манай төсвийн урсгал зардал хэдэн хувийн нөлөө үзүүлж байгаа вэ? Ер нь хэдэн хувийн нөлөө үзүүлнэ гэж тооцоолсон. Энэ инфляцийг барихын тулд төсвийн зардлыг ер нь яаж цэгцэлж барих ёстой вэ гэдэг тал дээр ямар бодлого гарч байгаа вэ? Энэ тал дээр асуулт авъя. За учрал сайд хариулъя. За дотоодын нийт бүтээгдэхүүний бод төсөлтийн хэмжээг бол өмнө нь батлагдсанаар бол 6 байсныг 5.7% байна гэж тооцсон. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлт төрөхгүй үед бол бид нар зогсолт хийх биш, илүү одоо тэлэх бодлого явуулах нь илүү зохимжтой. Тэгээ түүн дээрээ бол мэдээж бас нэг мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлъя гэдэг зорилгоор бол бид нэг төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлээ дэмжих энэ бодлого бол энэ удаагийн төсвийн бас бодлого байна гэж зорьсон. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүний нийт өсөлт 5.7% гэж байгааг бол дотор нь бол салбараар нь жишээ нь одоо уул уурхай салбар бол энэ өсөлтөд нэг 11.9% өсгөн. За хөдөө аж ахуй бол нэг 9.4%, боловсруулах салбар 6.7%, барилга 14.5%, эрчим хүч 8.8% өсгөхөөр ингэж бол тооцсон. Тэгэхээр энэ 5.7% дэх салбаруудын оролцоог бид нар 1%-аар одоо нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа буюу уул уурхай салбар бол 1.7, нэгж хөдөө аж ахуй 0.9, боловсруулах 0.5, барилга 0.5, эрчим хүч 0.2, бусад салбар бол 1.9 нэгж хувийг бол бүрдүүлнэ гэж үзэж байгаа. За ер нь энэ 5.7-д хүрэхэд бол за мэдээж нэг хэд хэдэн зүйл нөлөөлтөө. Оюутлогын зэсийн баяжмал үйлдвэрлэл өснө гэж үзэж байгаа. За зэсийн агуулга нэмэгдэнэ гэж тооцож байна. За алт цэсний үн бол бас дэлхийн зах зээлд нэмэгдэж байна. Алт бол өчигдөр түүхэн дээд түвшиндээ үн хүрлээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийн үн өсөж байгаа бол үүн дээр засгийн газар бодлогоо одоо хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр нөгөө байгаа лицензүүдээ эргэлтэнд оруулах,
За боловсруулах үйлдвэрүүдэд барьж байгуулах ажлууд руу мэдээж одоо анхаарна. Энэ хүрээндээ Дархан Эрдэнэ Багнуурын үйлдвэр технологийн паркууд бол энэ өсөлтөд бас хувь нэмрээ оруулна. За их л холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор бол нүүрс холборлолт нэмэгдүүлэх учраас эрхчил 90 сая тонн хэмжээнд хүрнэ гэж зөвл төлөвлөсөн. За хөдөө аж ахуйн салбарт бол бид нар бол санхүүжилт дээр бас тодорхой өмнөх жилдээ харьцуулахад бол илүү дэмжлэг үзүүлж байгаа. Тэр хүнсний хувьсгал, атрын дөрөв, цагаан алт хөтөлбөрүүдийг бол бодлогоор дэмжинэ. За хөдөө аж ахуйн салбар бол энэ өсөлтөд бас тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. За хувийн хвшлийг дэмжих орон зайг бол бий болгох зорилгоор бол түрүү хэлсэн нийт GDP дээр орлого хоёрын харьцааг 30 руу буулгаснараа бид нар энэ хувийн хвшлийг дэмжихэд бол илүү одоо анхаарч байгаа. Тэр хүрээндээ бөөрөлжүүд тосон дулааны цахилгаан станц болон хувийн хвшлийн хөрөнгө оруулалтанд тулгуурласан сэргээрт гэрчим хүчний үйлдвэр салбарыг илүүтэй дэмжинэ гэдэг зорилгыг тавьсан. Тийм ч учраас төсөв дагуулад өргөн мэдүүлсэн төр хувийн хвшлийн түншлэлийн хууль бол аймаг орон нутагт бие дааж төсөл хэрэгжүүлэх бололцоог бий болгож байгаа. Энэ бол өөрөө хувийн хвшлийг одоо бодлогоор дэмжинэ гэж бол ойлгож байна. За хэрэглээний үнийн индекс бол Монгол банкны интервалд дотроо бол байгаа. За мэдээж бид нар энэ инфляцийг барихын тулд урсгалаа 24% барьж энэ удаагийн төсвийг оруулж ирсэн. За нэг талаасаа бол энэ урсгалыг 24% барих, орлого зарлагаа бууруулах энэ тусгай шаардлагууд бол мэдээж энэ одоо үнийн өсөлтөд хувь нэмрээ мэдээж оруулна. Тэгэхээр ер нь бол Монгол банкнаас барьж байгаа. За учрал сайд нэмж хариулъя. Тэгээ ер нь цаашд бол Монгол банк өөрөө инфляцаа 6%-аас бууруулаад 5% болгож байгаа. Тэгэхээр энэ бол маш зөв бодлого. Тэгэхээр энэ бид нар бодлогыг инфляцийн энэ бодлоготой уялдуулахын тулд бол урсгалаа дахиад бууруулах ер нь бол бодлого барина. Тэгэхээр энэ татврын хуульч тэр энэ реформууч тэр явна. Иргэжил бол тэр урсгал зарлалын 24 дахиад буух хэрэгтэй. Тэг төсөөлж байгаа. Ингэснээрээ бид нар урсгал зардлыг өндөр байлгахгүй байснараа инфляц нэмэгдүүлэх эрсдлийг багасгана. За мэдээж одоо жишээ нь төсөв тодорхой алдагдaltaй байгаа ч хэдий ч эн чинь бол төлбөрийн тэнцэлд бол шууд нөлөөлөхгүй. Энэ гадаад зээлийн их үүсвэр учраас. За тийм учраас бол яг гоо зөвөр ер нь засгийн газраас зарим нэг юм зохиомжтой үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа бүтээгдэхүүн дээр бол EBRD энэ төр хэд хэд судалгаа хийлгэж. Зарим салбарт бол нэг За ажлын хэсгээс нэмж хариулах уу? 4 номерын микрофон. За төвшин гишүүний асуултаас үлдсэн хэсэгт нь нэмж хариулъя. Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх тал дээр одоо байгаа 9 макро эдийн засгийн тоогоо задлах тал дээр бол таны ярьж байгаа санал дээр зарлагыг салбараар нь ангилаад зорилт төвшнүүдээ эрх чиглэлүүд ямар төвшөнд авч явах гэдэг талаар нь илүү хөгжүүлэл бас боломжтой байх гэж харж байгаа. Мөрчлөгсөрсөн бодлогын хувьд бол яг одоо өнөөгийн нөхцөл байдлаар эдийн засгийн идэвхжээс сулраад потенциал төвшин үйлдвэрлэлийн бодит хэмжээ хоёр маань эрх жилд сөрөг тал руугаа явах магадaltaй эрсдэлтэй гэж үднэс үзэж байгаа. Энэ утгаараа саяны төвшний тодорхой хэмжээний алдагдaltaй бодлого гарч орж ирж байгаа. Алдагдсан хэмжээг гэхдээ тууштай байнгын ужигруулад явах юм бол мэдээж санхүү мөнгөний тал дээр бас тогтворгүй байдалд аваачна. Тэгэхээр биднес бол алдагдлыг 26 онд 1.3%, 27 онд 0.7%, тэгээд 0.4% гээд үе дамжуулаа, үе шаттайгаар бууруулах чиглэлээр бас бодлого барьж байгаа. За төвшин гишүүн нэмж тодруулна. За яг нь ер нь бол энэ мөрчлөгсөрсөн бодлого гэд ярьдаг. Тэгээ ямар нэгэн юм сөрхгөөд үүнийхээ эсрэг одоо төсвийн зардлаа нэмдэг. Эсвэл төрийн оролцоог нэмэгдүүлдэг. Тэгэхээр ер нь цаашдаа энэ төсвийн хүрээний мэдэгдэл дээр мөрчлөггүй үеийн төсвийн хүрээний мэдэгдэл мөрчлөгөө эдийн засгийн тооцоолоор харуулдаг болох ёстой. Тэгээд ийм мөрчлөгийг ийм одоо байдлаар сүржиж одоо бид нар ийм болгоно гэдгээ
одоо мэрэгжлийн төвшөнд харуулахгүй бол бүхэл засгийн газрууд бүх цаг үеүүдэд мөчлөг сөрж ийнэ л гэж ярьдаг. Мөчлөгдөж байдаг ч юм уу мөчлөггүйч байдаг юм мэрэгжлийн бос харилцаа хандлагууд байна. Тийм учраас сая хэлсэн тэр төсвийн хүрээний мэдээллийг бол олон үзүүлэлтээр аналистуудтай гаргах ёстой. Хоёрдугаарт ерөөсөө энэ төсвийн хүрээний мэдээлэл чинь өөрөө чиг баримжаа шүү дээ. Яг наривчлсан, ширхэгчлсэн тоо биш. За сая учраас сайдын хэлж байгаа бол хүрэх гэж байгаа зорилтууд талаасаа ярьж байна. Яг нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа энийг бид Төвшин гишүүн нэмж 1 минут. энийг бид нэг бүрчлэн гаргаж иж энэ нийгэм эдийн засгт нөлөөлөд байгаа үзүүлэлтүүдийг тооцно л доо. Жишээлбэл одоо энэ урсгал зардлыг хасъя гэдээ ярьж байгаа маш зөв. Ерөөсөө энэ урсгал зардал чинь ихтэйд хамгийн чухал нь биш. Үр ашиггүйтэй байгаад байгаа. Сая Говь Алтай аймагт явж байхад жирийн нэгэн багш бол босч ирээд хэлж ин л шүү дээ. Энэ жил болгон устгаж байгаа энэ хөтөлбөрийн номуудыг хэдэн төгрөг болдог гэж бодож байна вэ? Цахимаар явуулж байгаа хөтөлбөрүүд нь чанаргүй үр ашиггүй байгаад байна. Гэтэл жил болгон хэдэн 10,000 хөтөлбөр номнуудыг авдаг. Эцэг эхчүүд нь худалдан авах шаардлагатай болдог. Тэр устгалууд нь явж ир гэж. Иймэрхүү үр ашиггүй зарлууд нь нэг талаасаа төсвийг алдагдaltaй болгоод байгаа. Нөгөө талаасаа инфляцийг нэмэгдүүлээд байгаа. Гурав дахь талаасаа төрийн оролцоог нэмэгдүүлээд байгаа шүү дээ. Урсгал зардлыг хаснаа гэдэг бол ямар үйл ажиллагааг цэгцэлж энэ үйл ажиллагаа оновчтой зардалтай болох вэ гэдэг асуудал болохоос биш шууд механикаар хасах асуудал биш байгаа. Ийм учраас энэ тал дээр бол инфляцтай бас холбож ярих нь зүйтэй байх шүү. За төвшин гишүүн санал хэллээ тийм ээ. Улсын хурлын гишүүн Үлзэн хүүгийн шийжэр. За өдрийн мэнд.